Барааны тооллогыг уг цонхоор орж хийх боломжтой. Тооллого хийхдээ барааг үндсэн бүхлээр буюу бүх барааг тоолох эсвэл хэсэгчлэн тодорхой хэсгийг сонгон тоолох боломжтой. Шинэ тооллого үүсгэх үйл явц дараах байдлаар хийгдэнэ. Тооллогын хуудас үүсгэх, цонхны зүүн доод буланд байрлах нэмэх товчийг дарна. Идэвхжсэн нүднүүдэд шаардлагатай мэдээллээ оруулна. Тооллого хийх гэж буй огноог оруулахдаа уг цонхонд нэвтрэхэд тухайн өдрийн огноо автоматар санал болгодог. Хэрв шаардлагатай бол огноог өөрчлөх боломжтой. Мөн тооллого хийх гэж буй салбарыг сонгох хэрэгтэй. Тооллого хийх хоёр үндсэн сонголт бий: бүрэн тооллого болон хэсэгчилсэн тооллого. Бүрэн тооллого гэдэг нь тухайн салбарын бүх барааг тоолж шалгах үйл явц юм. Хэсэгчилсэн тооллого бол зөвхөн тодорхой бараа эсвэл хэсгийг сонгон тоолж үйл ажиллагааг хэлбэрчлэх арга. Та тооллого хийх аргыг тооллогын хуудас үүсгэх цонхноос сонгож болно. Мөн тооллого хийх бараануудыг төрөл ирэмбээр нь тохируулах боломжтой. Тооллогын мөчлөгөөр бараа сонгож тоолох бол тохиргооны цонхноос сонгосон барааг тоолно. Барааны ангилал бүлгээр ялгаж тоолох бол тухайн ангиллын барааг л тоолох сонголт. Өмнөх тооллогын жагсаалтаас сонгох боломжтой бөгөөд өмнө нь хийгдсэн тооллогын мэдээлэл гарч ирнэ. Тухайн салбарын үлдэгдэлгүй буюу тэг үлдэгдэлтэй барааг тусад нь тоолох бол сонгож болно. Тухайн салбарын нэг эсвэл тодорхой хэсэг барааг тоолж тусгай тооллогын хуудас үүсгэх боломжтой. Салбарын тодорхой байршил дэх барааг сонгон тоолж хуудас үүсгэх эсвэл зоныг сонгож тооллого хийх боломжтой. Эдгээр сонголтууд нь тооллогын процессыг хэлбэрчилж илүү үр дүнтэй болгоход туслана. Тооллогын зөрүүг харахдаа өртгөөр болон борлуулалтаар гэсэн хоёр сонголтоос сонгоно. Өртгөөр сонголтыг ашигласнаар тооллогын зөрүү нь барааны өртгийн дүнгээр харагдана. Борлуулалтаар сонголтыг ашиглахад тооллогын зөрүү нь барааг худалдах буюу борлуулалтын үнээр харагдана. Борлуулалтаар сонголт нь ихэвчлэн бөөний төвийн борлуулалтын сувагт ашиглагддаг. Учир нь бөөний төвүүд барааны зөрүүг борлуулалтын үнээр тооцож борлуулалтад хүлээн зөвшөөрдөг. Бүртгэл хийж дууссаны дараа хадгалах товчийг дарж бүртгэлээ хадгална.